Од мөндөр суугт тавтай морил хэргийн товч нэвтрүүлгийн ээлж дугаар танд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч бизнес судлаач Бат Эрдэнэ бит хоёр хамтран хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр суугаар мөн NTV 83.3 болон 107 долгионы хос долгионы FM радиогоор танд хүрч байна. Дугаарыг хариултаа хадгалын урайтай худалдаа хөгжлийн банк болон Заяа Shop, өмгөөлийн MBS Partners хуулийн фирмад хамтран ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийн дугаараар хоёулаа хадгалам зээлийн оршоо гэдэг сэдвийг сонгож авсан байгаа. Тийм ээ. Энэ хэрэг бол 2006 онд нэлээд олонний дунд бас шуугаан тарьсан дуйлантай хэрэгүүдийн нэг болно. Тийм ээ. Тухайн үедээ 8300 гаруй хохирогч гарч исэн харамсалтай шуурсан шүү тий. Тэгэхээр энэ нь бол бас ялтчгүй санхүү бизнес эдийн засагтай холбоотой асуудал болохоор өөрөгч нь урьж оруулаад ингээ хамтраад байлаа ярилцж байгаа шүү. За эхлээд би нэг хэргийнхаа товчийг яриад өгье тийм ээ. За монголчууд бид нар 90-ад оны ихээс арилжаа 8 хийж ганцгын 8 гэдэг юм бол нилээн явсан тийм ээ. За тэгээд ганцгын 8-нд явхаас гадна хүмүүс их гадагшаа ажиллаж аль болох их хэмжээний мөнгө хураах одоо гар дээр бэлэн мөнгөтэй болж ихсэн энэ үе байгаа. За тэгээд тухайн үед MM Invest, Монгол бизнес, эдийн тэнгэр, экспорт импортын банкуд 1999 онд за дараа жил нь хотор сэргээн босгол банкуд гэдэг дампуурсан үйл явдлууд болдгоо. За тэгээд нөгөө монголчуудын маань те жирийн ард иргэдийн хөлс хүч, хуруу умсаа углан байж өстой нөгөө жинхэнэ туулын өсийг 7 шахан байж хурааж олж ирсэн мөнгө. За тэгээд дээрэс нь хилийн чандад солонгост ч гэдэг юм уу хар ажил хийж хурааж хуримтлуулсан энэ мөнгөө хаана хэрхэн яаж найдвартай хадгалах вэ гэдэг энэ асуудал бас босч ирсэн байгаа. Яг тэгэхээр ингээд бэлэн мөнгөтэй болцоосон. За тэгээд инфляц яваад байдаг. Тий, инфляц нь яваад байдаг. За зарим ихнэр хүүхэд те эмээ өвөнөр гэд орныхоо гудсан дороо мөнгөө хадгалдаг. Гэртээ ер нь бол хадгалдаг. Цүнхлээд аваа явдаг гэд тийм яриа байдаг байсан тий. За тэгээ бас нэг энэний хажуугаар харамсалтай юм болж исэн нөгөө баян хошууны нэг айл зуныхаа амбарт ч юм уу бэлэн мөнгө хадгалж байгаа тэр ингээ шатаад тэр айл хөрхий бүр ингээ хамаг хөрөнгө алдчихсан гэдэг яриа бас гарч исэн. За яг ийм үеэр буюу 2002 оны 12 дугаар сарын 2-нд улсын хурлаар 1995 оны хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг ийм шинэ бүлгийг нэмсэн байдаг. За энэхүү нэмэлт өөрчлөлт нь өнөөдөр та бид хоёрын ярих хэрэг буюу энэ албан ёсоор тогтоогдсноор 8301 иргэдийг ингээ хохироосон ноцтойгоор хохироох юм их үндэс нь болж өгсөн гэж олон үздэгээ. За ингээд 1997 онд Монголд ердөө 4 байсан хоршоо 2002 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар ердөө ингээд энэ нэмэлт өөрчлөлт орсноос 10 хоногийн дотор хэдийнэ 269 тоод бүртгэгдсэн. За гэхдээ энэ 269 босны ихэнх нь хадгаламж зээлийн хоршоо. За тийм мөнгөө өндөр хүүтэй хадгалуулаад өсгөх бодол мэдээж одоо хүн болгонд төрөн штэ тийм ээ. Одоо банк бол тэр төргөө найдваргүй ингээд дампуураад байдаг юм байна гэдэг ойлголт газар авчихсан. За тэгээ TV5, TV9 зэрэг ингээд ер нь телевизүүдээр мөнгө аваад ирээ, өсгөөд өгнөө гэдэг юм зар сурталчилгаа бол байнга явж тасархаа байсан. Ингээд иргэд бол олноороо орон сууц гэдэг юм уу тийм хөдөлдөггүй хамаг л хөрөнгөө бараг зарж үрээд мөнгө болгоод хадгаламж зээлийн хоршоонд байршуулж гисэн. За тэгээ 2006 он гэхэд бол хадгаламж зээлийн хоршооны нийт тоо 974-д хүрээтэйсэн юм байна. Ядж хахад нэг 2004 онд байна бизнес зээл ба бичил зээл ба бизнес гэдэг юм үндэсний чуулган зохион байгуулагдчихсэн юм төрөөс. За ингээд төр нь ингээд дэмжээд байхад чинь ард иргэд итгэхгүйгээд яхав тэ. Тэгээ дээрэс нь бараг л бүгдээ ажил хийхгүй хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хийгээд ингээ өндөр хөө аваад амьдраад болоод ах юм шиг юм амархан ойлголт иргэдэд төрсөн гэж хэлэхэд бол хэлсдэггүй баг. За гэхдээ энэ үеэр энэ ингэж борооны дараах мөөг шиг үүссэн хадгаламж зээлийн хоршооноос болж аюул эрсдэл учирч магадгүй гэдгийг бол зарим хүмүүс анхааруулж хэлсээр байсан юм байна лээ. Одоо эргээд харахад. За тухайлх юм бол Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат гэж хүн 2004 оноос хойш телевизээр 31 удаа, сонин хэвлэлд 29 удаа
хадгалан зээлийн хоршоо гэдэг бол найдваргүй маш эрсдэлтэй шүү гэж анхааруулж хэлж ийсэн гэдгийг нь энэ хадгалан зээлийн хоршооны хохирогчдын эрх ашигыг хамгаалах шудраг төв гэдэг төрийн бас байгууллагын тэргүүн оюун цэцэг хожим тоолж олон нийтэд мэдээлэл өгч ирсэн юм байна. За яг энэ үеэр хадгалан зээлийн хоршоодын эзэд их мөнгөтэй баян хүмүүс болж гисэн тийм ээ. За бүгдээрээ тухайн үеийн эрх баригч нам болох Монгол Ардын хувьсгалт намд бүгдээрээ л илсэх юм үзэгдэл газар авсан. За томоохон хадгалан зээлийн хоршооны эзэд бүгдээрээ л намын гишүүд болоод ямар нэгэн албан тушаалд очдог. За элдв шагнал, гавьяа, одон медалууд, алтан гац зэргийг бол тасралтгүй л авдаг ийм баячууд болж гисэн. За ингээд байж л 2005 оны 11-р сард улсын хурлаас санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль гихчийг бол баталсан тийм ээ. Энэ үед бол тэгтээ хадгалан зээлийн хоршоо маш зохицуултгүй яваад байна гэдэг асуудлыг бол хүмүүс анзаарж байгаа шүү дээ тийм мэрэгжлийн санхүүгийн хүмүүс банк санхүүгийн салбарынхан бол анзаарч лээсэн. За тийм учраас энэ асуудлыг зохицуулах зорилготой гэх юм уу байгууллага тусдаа зайлшгүй байх шаардлагатай байна гэдэг асуудал яригдж эхэлсэн байна. За ингээд энэ хуулиа дагаад мөн санхүүгийн зохицуулах хорооч байгуулсан. Хорооны анхны дараагаар бол Дашдоржийн Бадраа гэж те өндөр мэдлэг боловсралтай банк санхүүгийн салбартаа нэр хүндтэй гэж хэлж болох юм туршлагатай залууг томилсон байдаг. За хороо байгуулагдмагцаа энэ 2002 оноос 2004 оны хооронд огт хяналтгүй явж ирсэн хадгалан зээлийн хоршоодын үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж гисэн. Маш том энэ компанид шалгалтуудыг явуулсан. За мэдээж үр дүн ямар байх вэ? Маш аимшигтай гарсан. Энэ үеэр нэг аимшигтай хэрэг гарсныг бол дурдах хэрэгтэй. Энэ тийм онцгойлон яригдах хэрэгтэй байгаа. Энэ Бадраа агсан бол 2006 онд энэ санхүүгийн зохицуулах хорооны даргыг авмагцаа шууд энэ хадгалан зээлийн хоршооны шалгалтын ажлыг бол шууд хариуцаж хийж эхэлсэн. За тэгээд томилогдсноос хойш ерөөсөө тэгээ 6 сарын маш шийдэмгүй байсан. Тийм маш шийдэмгүй тийм том алхмуудыг бол хийсэн л дээ тийм. Тэгээд 6 сарын дараа гэхэд бусдын гарт амнаас алдсан ийм үйл явдал болсон. За санхүүгийн зохицуулах хорооны шинэхэн дарга Бадраа шалгалтынхаа тайланг засгийн газарт танилцуулахын яг өмнөх өдөр нь Төмөн гэрэл гэж хүнтэй бол уулзсан байдаг. За энэ хүн бол гэр хорооллын барилгачлалт гээд хадгалан зээлийн хоршооны тэргүүлэгчдийн дарга байсан бөгөөд 2000 он 2004 онд Монгол Ардын хувьсгалт намаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчөөр томилогдож сонгогдож ажиллаж исэн намынхаа бол тухайн үедээ яригдчихснаар нэлээд том хандивлагч гэж бол бас хэлэгддэг байсан. Төрийн өндөр дэд албан тушаалтнуудтай нэлээдгүй ойр ажилладаг байсан. Тэгээд төрөөс бол бас одон гавьяа шагнал чүртжсэн юм нэр хүндтэй юм. Айл ногоон нуур хавцаа, дөлгөөн нуур хавцаа гэж нь барилгажуулна гэдэл бөөлөм өрнүүлжсэн шүү дээ. За ингээд бол нэр хүндтэй олонд бол бас танигдсан гэж хэлж болох юм байсан. За Төмөн гэрлийн энэ Бадраатай уулзсан шалтгаан юу байсан гэхээр энэ маргааш болох энэ бол гэхдээ бас баталгаатай бол биш л те олон нийтийн донд хэвлэл мэдээлэл дээр гарсан мэдээллийг л хэлж байгаа. Уулзсан шалтгаан юу байсан гэхээр энэ маргаашийн засгийн газрын хурал дээр яригдах хууль зөрчсөн гэж тогтоогдсон хадгалан зээлийн хоршоонуудын жагсаалтаас гэр хорооллын барилгачилтыг хасаад өгөөч гэж гуйсан гэдэг юм байна. За гэхдээ санхүүгийн зохицуулах хорооны дарга үүнийг нь бол зөвшөөрөөгүй улмаас тэдний хооронд маргаан үссэн гэж ярьдаг. За тэгээ улмаар 2006 оны 6 сарын 15-ны өглөө 9 цагийн орчимд Бадрааг ажилдаа орж ирэх үед нь яг үүдэнд нь зогсож жоод ингээд хутглаад амь насыг нь хөнөөсөн юм айхтар хэрэг болсон. За тэгээд Төмөн гэрэл бол уг хэргийнхээ төлөө цаазаар авах ял сонсоод тэгээд гүйцэтгэгдсэн байдаг. Монгол улсын хувьд бол хамгийн сүүлд цаазаар авагдсан хүн болсон байдаг. За тэгээд энэ үеэс эхлээд Монголд бол үүмэн дэгцээ. Санхүүгийн зохицуулах хорооноос 26 хадгалан зээлийн хоршоог одоо хөрөнгийг нь битүүмжлээд дампуурснаар зарласан. За тэгээд хадгалан зээлийн хоршооны хохирлын 95% нь ингээд харамсалтай нь те гадаадаас явуулсан хүмүүсийн мөнгө байсан гэсэн. Хөрхий. Гадаадад ажиллаж хийж олсон мөнгөө одоо өсгөх Монголдо хадгалах зорилготойгоор шилжүүлсэн хүмүүс байсан гэдэг нь маш харамсалтай тийм.
За тэгээ 4 жил Солонгост ажиллаж байсан ир тэг хадгалам зээлийн хоршоонууд ингээд дампуураад байгааг нь олж сонсоод ихнэрлүүгээ залгасан юм байна л да. Энэ нөгөө хэвлэлтэр л нэг юм мэдээнээр гарсан мэсэн юм. Одоо миний мөнгийг хэрвээ чи хадгалам зээлийн хоршоонд хийсэн байх юм бол таалан талн нэ тэрэ тэ. Амиа хорлон би энд одоо ингээ үхэн хатна гэдэг чи одоо их л олон жил ингээд хар хүнд хүчээр ажил хийж байгаа л хуримтлуулсан мөнгөн тэр шүү дээ. Бүх юм байгаа байхгүй тий. Тэгээ иймэрхүү яриа бол ер нь бараг л удалчинд айл болгонд л гарсан дөө бүхэл мөнгөө хийчихсэн хүмүүс чинь тэгээд хүүхдүүдийнхаа мөнгийг одоо тийшээ хийцэн хөгшчүүл бас маш хэцүү байдалд орсон тий. Гэр орондоо ч орог гарах нүргүү болоод эхнэр нөхрүүд ч салсан. За тэгээд дагаад гэр бүлийн хүчирхийлэл бас маш нэмэгдсэн. За энэ мэдээг сонсоод бүр ингээд зүрхэн хаагдсан гэдэг тийм ахмад наснууд ч бас нилээдгүй байсан. За тэгээ бас нэг юм хадгаламж эзэмшигч өөрийгөө буудаж амиа орсон хэрэгч бас гарсан. За ер нь бол хохирогчдоос гадна ингээд 40 орчим айлын амьдрал оронгоороо иргсэн гэж хэвлэлээр тухайд бичигдэжсэн. За хууль хяналтын байгууллаас хадгалам зээлийн хоршооны эздийг бүгдийнгийн заллин хийсэн хэрэгээ шалгаад нийтдээ 67 хүн ял авсан. Бүгдээрээ эрүүг хуулийн 148-ын 3-т заасан зүйлэнгээр 5, 7, 10 жилийн хорих ялыг бол авсан байдаг. За хохирогчд бол те нийтдээ яг албан ёсоор 8301 хүнийг хохирогчоор тогтоосон. За тэгээ эдгээр хүмүүс 100-100-аараа нэгдэж Монгол Ардын хувьсгалт намын байрны гадаа үлсгэлэн босдог те суулт хүртэл ингээд зарлаад өсмөсөө хусаад хүртэл ингээд эсэргүүцэл илэрхийлжсэн хохирлыг төр барагдуулахыг шаардж исэн ийм үйл явдал болж исэн. За тэгэхээр энэ харамсалтай үйл явдал юунаас болоод үүсч вэ гэдэг асуудал байна тийм ээ. Яагаад энэ хүмүүс ингээд хадгалам зээлийн хоршоо гэдэг ингээд хуулиар батлагдчихсан төрөнд дэмжиж байгаа ийм үл одоо юу гэмтэй зүйлд мөнгөө хийгээд яагаад эднэр ингээд бөөнөөрөө дампуурах болов? Дөрв байсан хоршоо яагаад гэж яах өсөв? Юу болоод юу шуург болоод байна тий. Ер нь хадгалам зээлийн хоршоо гэж юу юм бэ те? Хэрхэн яг ажиллах ёстой байсан юм. Олон улсад бол энэ байдаг л зөв шүү дээ тийм ээ. Гэтэл бид нар юун дээр алдаа гэдгийг хоёлаа одоо ярилцах юм байна. За тий. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөөч гэж. За тэрнээс өмнө нөгөө хамтран ажиллаж байгаа гэж те. За тий. Цагийн дараад гэж. Эхлүүлээд 40-с ихсэн те. За манай өдрийн хамтран ажиллагчаар хариултын хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк оролцож байгаа. Энэ Худалдаа хөгжлийн банкны энэ үйлчлэг айгүй бүр таалагдаад байгаа. Бүр үнэхээр энэ зарыг бүр ингээд түгээмээр санагдаад байгаа байхгүй. Энэ юу вэ гэхлээр нэгдүгээрх нь бол хариултын хадгалъя. Хоёрдугаарх нь өдөр бүр хоримтлуулъя гэж байгаа. Хариултын хадгалын болохоор тодорхой хэмжээний интервалаар 1500 байж болно, 5000 байж болно, 2000 байж болно. Хүн өөрөө сонгочих нь. Энэ нь юу гэхээр болж байгаа гэхээр альва үйлдэл хийжтэй одоо нэг жижигхэн мөнгө юм аавна уу худалдаа авалт хийх болгонд карта уншуулах болгонд бутархай тэр рейнж дотор байгаа бутархай хэсгийг бүхэлслээд хадгаланд хийчихэж байгаа автоматар хийчихэж байгаа. Хоёрдугаарх нь болох юм бол өдөр бүр хөндлүүлэн тухайн өдрийн дуусахад бас хэдэн төрний задгаа үлдэж जैन тэрийг нь бас л тэр өөрийнх нь сонгосон интервалаар нь аваад хадгалчихж байгаа. За өглөө босоод ирэхэд би жишээлбэл тэ 95831 төгрөг миний дансанд байлаа гэж бодъё л да. Би юу гэж уншдаг вэ? Мэ тарих 95000 төгрөг л гэж уншдаг үстэй тий. Тэгэхээр тэр 831 төгрөгийн цааш нь хийчихнэ гэсэн үг. За энэ тэр ийм нөгөө үйлчлэгийн дараа бас адилхан тий. Биднээс яг өндө 2000-аар юм авлаа гэж боддгоо 2001 төгрөгөөр юм авлаа гэж боддгоо тий. Тэгэхээр тэр 1 төгрөгийн цааш нь хийчихнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эндээс хамгийн гол зүйл нь юу вэ гэвэл энийг хадгаламж хийгээд байгаа юм биш ээ. Хариултыг чинь ингээ гэдэг нь гоё те хамгийн цаад үнц нь юу вэ гэвэл энэ банк хүмүүст юу хийж өгöd байна гэвэл энэ бүх үйлдэл болгоныхаа хариултыг аваад банкнд очиж хадгалаад эсвэл нэг ингээд аппликейшн орж байгаа хадгалах энэ үйлдэл энэ цаг хугацааг хэмнэж өгöd байгаа. Буюу логистикийг чинь хэмнэж өгöd байгаа байхгүй. Бас дээрэс нь ингээд за тийшээ хэдэн төгрөг хийх ёстой доо хоригдлуулах ёстой доо гэдэг өөрөө өөртөө бас нэг ачаал үүсэхгүйгээр. Тий, энэ ачааллыг багасгаж байгаа. Дээр нь болохоор энэ бүгдийг чинь таныг өөр ажлыг хийхэд чинь энэ зав чөлөөг олгож байгаа. Тэ. Энэ өөрөө асар үнцэнтэй. Энийг яг өмнө нь классик сонгодог аргаар болж юу гэвэл энэ үйлчлэгийнхээ төлөө банк баг мөнгө авмаар байгаа байхгүй төлбөр авмаар байгаа тэ. Гэтэл бүр хүүтэй. Тэ. Ингээд үсгэхлээр энэний бүр тод жишээ байна. Манай дээр гарч ирсэн жишээгээр болохоор
нэг хүн бүр яг энэ хариултаа хадгалж агаад аяллынхаа төсвийг бий болгоцсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр амьдралд үр дүн гарчихсан байна те. Ийм гоё хадгаламжийн үйлчлэг байна шүү. Тэгээ энэ худалдаа хөгжлийн дурын салбар дээр нэгээд хялбар хуримтлал гэдэг үйлчлэгийг нь авч болно. Холбогд хуудасны дугаар 1800 1977 болон худалдаа хөгжлийн банкны өөрийнх нь вебсайтараас орж илүү дэлгэрэнгүй нарийн нөгөө интервалуудаа хүн өөртөө зохируулж харж болох нь шүү. За худалдаа хөгжлийн банктай баярлалаа. За түрүүчийнх төр хадгаламж зээлийн хоршоо яагаад ингэ болчихвоо гэдэг түрүү хоёул эхний хэсгээр ярьлаа. 99 онд үнэхээр 2000 онд тэр Хотч банк те банкд дампуураад нөгөө тухайн үед инфляц маш их явж байсан. Бэлэн мөнгө орныхоо дор хадгалаад өглөө босоход үнц нь унчаад байсан. Дээр нөгөө энэ тэнд байж байгаа шатаачул яах юм, алдчул яах юм, хулгай дээр юм их байсан. Одооноос ингээ харахад харьцангуй гайгүй хүмүүс бас мартаад байх шиг. Тухайн үеийн цаг үед төр очихлаар чи нөгөө автобусны халаасны хулгай, орон байрны хулгай гэж бүр асар их тийм хэцүү хамгаалалтгүй үе байсан шүү дээ, нэг бужигнсан үе. Тэр үед хамгийн найдвартай нь тэр чи хадгалаад үгүй гэдэг нэг юм ойлголт яваад байгаа байхгүй. Хадгалаад дээр нь хүү төлчихё гэдэг. Яг энэ ойлголт нь уламжлагдаад банктай илүү ингээ ойрхон юмсыг сонсогдож эхэлсэн. За энэ бол хүмүүсийн нөгөө одоо юун бодолд нэг тийм чон төрөгдөл үүсгэсэн зүйл. Тэгээд яг энэ зовлон дээр нь гэдэг юм уу яг энэ цаг үеийнх нь нөгөө үед нь тохируулсан үйлчлэгээ нэчглэр хүмүүс тийш шуурчихсан. За энэ хадгалан зээлийн хоршоо олон улсын хэлгээр бол Savings and Credit Corporation Organization буюу SACCO гэж байгаа тийм. За энэ SACCO-г ярихаасаа өмнө эхлээд үндсэн хоршоо гэдэг ойлголтыг нэг ярих хэрэгтэй. Хоршоо анх 19-р зууны үеэс айгу тийм юу хадгалан зээлийн хоршоо болж хувирсан. Өмнө нь хоршоо яадаг байсан бэхлээр ерөөсөө хамтдаа тариалан инээ тэрэ гэдэг ингээд нэг газар орны хүмүүс дундаа нөгөө хүн хүний чадал боломж хэцүү учраас нийтлэг нэг асуудлаа шийдэхин тулд үүсчихсэн байгаа. За жишээлбэл нэг тод жишээ нь тариаланчид үерийн ингээд далан орж ирээд ахаар нөгөө ус орж ирээд ахлаар нийлүүлээд бүгдээр л нэг зовлонтой юм бол дундаасаа мөнгө гаргаж байгаа далан барьчихъя, шууд ухчихъя, бүгдээр л ус хэрэгтэй байна. Гэхдээ бас үер хэрэгтэй. Энийг нэг юмар шийдчихээгээд хоорондоо мөнгө нийлүүлж хагаад хүчээ зузаатгах жагаад тэр даланг барьсан байгаа. Энэ далангаа барихтаа хөдөлмөр гаргаж байгаа нэг хэсэг нь хөдөлмөрөөр гаргаж нөгөө хэсэг нь мөнгөөрөө хөдөлмөр гаргахгүй нь мөнгөөр ороод ингээд хоршиж ажиллахыг хоршоо гэж байгаа. Уг нь айгүй ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр үүнээс юу гэж харах гэж байна гэхээр эндээс хадгалан зээлийн хоршоо гэдэг бол гишүүдийнхээ эрх ашигын төлөө үйлчилж гишүүд түнд зарцуулагдах мөнгийг гишүүдээс авна гэдэг үндсэн ойлголт байгаа байхгүй. За энэ нь өөрөө нэг хэсэг явж хагаад ирээдүйд яг нэг юм үер юм уу гавьяалын ам шиг болонгууд мөнгөө татах гэхлээр ч айгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр урьдчлаад мөнгө татаж хадгалаад хоримтлал бий болгоод тэгээ асуудал гарах юм бол тэрийг ингээд хэрэгэлдэг зарцуулчаа гэдгээр үүсэж байгаа. Гэтэл тэр мөнгийг зүгээр бариад байвал бас л нөгөө айлынхаа гуцсан дор нэг ялгаагүй ингээд өгчих гээд шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь хүү төлөөд хүү төлж байгаа юм чи тэр зардалыг яад нөхөх вэ гэхээр хоорондоо ингээд бие нэгэ таньж байгаа нэг нутаг нугын эсвэл нэг ижил бизнес эрхэлдэг хүмүүс хоорондоо за би нэг ийм бизнес эрхлэх гэж ирсэн манад мөнгө чинь ингээ аваад гэхлээр хуралдаж агаад за агид итгэж гин агийн хуулийн ферм ажиллах гэж байгаа бол би итгэж гин итгэнэ. Агийн жишээлбэл гинт юу гэдгийг машин аваад жолоо барих гэж байвал би итгэхгүй байхгүй. Тэгээд бүх нийт гишүүдийн нэг хүн нэг саналтай гэдгээрээ бүгд санал нийлээд агийн тэр мөнгөө даатгаж байгаа. За энэ тохиолдолд агийн шатахад биднээс бүгдээрээ эрсдлээ хамт үрж байгаа байхгүй. Тэгэхээр одоо эндээс юу гэж ойлгож байна гэвэл үндсэн шаардлага нь хадгаламж зээлийн хоршооны гишүүдээс хадгаламж татаж гишүүддээ л өгнө. Буюу гишүүдийн үнэнд л өгнө. Яагаад гэвэл гишүүд хоорондоо бие нэг маш сайн таньдаг, итгэдэг, итгэлцэл үүссэн байх үндсэн шаардлага байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо эргээд харъя. Хадгаламж зээлийн хоршоонд мөнгө өгж байгаа хүн тэр мөнгөөр нь юу их гэж байгааг мэдж байгаа юу? Хуралд нь оролцож санал өгч чадж байгаа юу? Дээр нь тэр мөнгөний авч байгаа хүнийг ер нь хэр таньж байгаа. Гэхдээ ерөөсөө ямар танихгүй. Тэгэхээр ерөөс чонд хоноо хадгалуулсантай яг адилхан болж байгаа байхгүй. Тэр банк биш. Тэр мөнгийг хамгаалах үндсэн үүрэг ерөөсөө байхгүй. Тэгэхээр жоохон муухагаар хэлэхэд одоо хатуугаар хэлэхэд тэр мөнгөө өөрөө ямар ч хадгалах, банклах, сейфэнд хийгээгүй гэж яагаад алдчихлаар нь айгаад байгаа гэсэн энэ муухай үг гарч ирж байгаа. Тэгэхээр энэ муухай үг юу гэж хэлж байгаа гэхээр өөртөө жоохон хэрсүү байя гэдгийг хэлээд байгаа. Хуулиараа хүртэл ярьж байгаа.
эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдэн бие бинийгээ таньж байгаа шүү. Ардталсан хамтын удирдлагын дор бүгдээр хамтдаа шийдвэрээ гаргаад эд хөрөнгийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах хамтын байгууллагыг хоршоо гинэ гэж байгаа. Дээр нь хадгалан зээлийн хоршоонд ашигын төлөө бус байна гэж байгаа байхгүй. Тэгээ ашигын төлөө бус байгууллагад мөнгө хичээд яаж ашиг олно гэж бодоод байгаа гэдэг энэ бүр логикийг нэг ойлгочихвол банкнаас шал ондоог нь одоо ойлгочихж байгаа. Тийм яг үнэ. За тэгээд яг энэ тухайн үед наа хүмүүсийн ойлголт бол ерөөсөө хадгалан зээлийн хоршоонд гол асуудал нь өндөр хүү амлаад байдаг гэсэн тухайн үед тий. Ерөөсөө хүмүүсийн толгойг эргүүлжсэн гол асуудал чинь баг хүүгээ идээд амьдраад болоод ах юм шигээр энэ ойлголт өгөөд идэв гэсэн. Тэрийг нь албаар нөгөө понзи схем шиг эхнээсээ авсан мөнгөний дараад нь хүү болгож өгж нэг үзүүлж бүр жүжигчл гисэг явсан шүү те. Нэгдүгээр хоолд бас нэг тийм болчиход хүмүүс рүү очрлаад байсан би нэгдүгээрээ санаж байна те. Тэгэхээр хадгаламж зээлийн хоршоо гэдэг бол зөвхөн гишүүдтэй үйлчлдэг байх хэвээр гэдэг маш том зарчим байгаа тийм ээ. Тэгээд дээрэс нь ашигын төлөө бус байх хэвээр байна. За хадгаламж байршууллаа. За тэгээд дээрэс нь зээл өглөө гэж бодоход тэр нь бол зөвхөн гишүүдтэй үйлчлэх хэвээр гэдэг үндсэн том зарчмууд яваад байна. За тэгээд дараагийн асуудал нь болохоор 2002 оны тухайн тэр батлагдсан нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ асуудал үүсэх их үүсвэр нь болж өгсөн гэж би түрүүнд дурдсан тий. За энэ асуудлыг ярий. За үүнийг ярихаас өмнө хоёулаа нэг хамтран ажиллагчаа дахиад дурдъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Zaya Sport Shop ажиллаж байна. Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, DR Martens гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцас хэрэглүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна. За мөн бүх бараа Америкийн нэгдсэн улс болон Англиас ирдгээ баталгаатай оригинал бараг танд нийлүүлж байна. За Новотел зочид буудлын зүүн урд талд Мойсийн 4-р байр руу эргээд зам дагуу Zaya Sport Shop гэд хаяг нь байгаа шүү. За Facebook хаяг нь Zaya Sport Shop, утасны дугаар 88 тэгтэг 9192. За та бүхэн Zaya Shop-мор үйлчлүүлээрэй. Zaya Shop-то баярлалаа. Sport Shop-то баярлалаа. За энд бол маш том хуулийн цорхой үссэн гэж ярьдаг. За тэгээ энэ хуулийн цорхойг бол тухайн үеийн тэ сэргэлэн хүмүүс овжин ашиглаад маш их хүмүүсийг хохироосон. За тэгээд өмнөөс нь улбаатайгаар түрүүний одоо таны ярьсан яг зарчмын дагуу ажиллаагүй учраас хадгаламж зээлийн хоршоонууд шилээд даран дампуурсан байгаамаа. За хуулинд яг ямар цорхой үүссэн бэ? За 2002 оны 12 сард орсон нэмэлт өөрчлөлтөөр хоршоо нь хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх боломжтой болсон байна. За мөн хуулинд хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн их үүсвэр болгон ашиглана гэж заасан байдаг мөртлөө гэвч энэ нь одоо хуулийн бусад зохицуултуудтай зарчмын хувьд бол маш зөрчилдөөнтэй болж байгаа. Тийм ээ. Иймээс одоо хоршоо бүр иргэдийн мөнгийг хадгаламж нэрээр ийм бэлэн мөнгийг нь хэмжээгээр татан төвлөрүүлж байгаа юм. За өөр төрлийн үйл ажиллагааны одоо хөрөнгө оруулалт хийх энэ боломжийг нь бүрдүүлээд өгч байгаа. Хаа хамаагүй зориултаар энэ мөнгийг нь зарцуулах юм боломжийг бүрдүүлсэн. Барилга барих, энэ барилгын компанид зээл олгох, үйл хөдлөнг хөрөнгө худалдаж авах гэх мэт одоо ийм юм ямар шаардлагагүй зарцуулах. Хэд хэдэн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болчихж байгаа учраас. За тэгээ улмаар одоо хадгаламжийн хугацаа дуусахад мөнгийг нь эргүүлж олгож бол чадахгүй нөхцөл ойлгомжтой үүсэн тийм ээ. Тэр мөнгө чинь шал өөр юм зарцуулагдах гар авцсан учраас. За тэгээд хоршооны тухай хуулийн 48 1-р зүйлд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь 20-оос доошгүй гишүүнтэй байна гэж заасан. Гэхдээ дээд хязгаарыг нь зааж өгөөгүй. За ингээд заагаад өгчөөр яаж юм гэхээр хадгаламж зээлийн хоршоонд хэдий олон хүн орно тэр хэмжээгээрээ нөгөө мөнгө төвлөрүүлэх боломжийг олгочихж байгаа. За гишүүдийн тоо өсөх тусам хяналт тавих боломжгүй болчихж байгаа. Тэр шүү дээ. Замбрааг болчихж боломжгүй болчихж. Тий. Одоо хин юу хийгээд байгаа ямар учиртай ямар ч нөгөө түрүүнд ярьсан таны ярьсан үндсэн зарчим алдагдчихж байгаа шүү дээ. Бие бинийгээ танихгүй хаа хамаагүй хүмүүс хоорондоо ингээ хадгаламж эзэмшигч болоод ороод ирчихээр хяналтгүй болчихж байгаа. За тэгээд энэ хяналтгүй болгоод яаж юм гэхээр хоршооны эздүүд дураараа ашлах. За тэгээд энэ худлаа мэдээлэл өгөх боломжийг нь бол бүрдүүлсэн байна.
За энэ байдал бол энэ бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгалам зээлийн хоршооны үйл ажиллагаан дээр бол ажиглагдсан байдгийн байна. За уг хоршоо нь бол нийтдээ 1527 хадгаламж эзэмшигч гишүүнтэй. За 2004 оноос хойш ингээд байгуулагдсан цагаасаа хойш бол хяналтын зөвлөл зээлийн хороо зэргийг огт байгуулж байгаагүй. Хуулиар хяналтын зөвлөл нь бол ямар учиртай байсан гэхээр энэ хоршооны жилийн тайлан цаг үеийн байдал, энэ жилийн орлого зарлага те энэ ашиг хуваарлт гэдэг юм уу. Энэ бүх асуудлыг ингээд шийдвэрлээд санал гаргаад нөгөө бүх гишүүдийн хурлаар бол хилцүүлэх ёстой ийм маш чухал хороо штэ тий. Энэ хүртэл бүр анханасаа байгаагүй гэж боддоо. За тэгээд энэ байгуулах ёстой гэдэг үүрэг хуулинд байхгүй. Байгаагүй. Тэр үргэлжүүлээгүй тий. Огт үргэлжүүлээгүй. За тэгээд бүх гишүүдийн хурал гэд бол байсан. Гэхдээ тэр бүх гишүүдийн хурлаа бол хийдгүү. За хийлээч хүмүүс огт оролцдоггүй, тоодгүй. Ерөөсө бүр эннээсээ болоод маш хяналтгүй болсон байна. За тэгээд хоршооны тухай хуулийн заалтууд нь маш ерөнхий. За тэгээд нэг гишүүний хадгаламжинд авах одоо хөрөнгийн хэмжээ болон нэг гишүүнд олгох зээлийн хэмжээ гэж ерөөсө огт зааж өгөөгүй, хуульчлаагүй. Ямар ч тийм юу байхгүй гэд интервал ч тийм юу ч байхгүй. Энэ бол маш том алдаа болсон гэж бас үздэг. За энэ нь одоо юунд хүргэсэн гэхээр хадгалам зээлийн хоршоонд 10,000 төгрөгөөр ийм нэг хадгаламж нээж гишүүн болчоод тэгээ ерөөсөө ингээд хэдэн 10 сая хэдэн 100 саяар нь зээл авах боломжийг бүртгүүлсэн. Нөгөө нэг томоохон олон гишүүдтэй хадгалам зээлийн хоршоод тийм байсан. За тэгээ хоршооны тухай хуулийн 48 шитрих 3 дугаарт юу гэж бас нэг заалт байсан гэхээр хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2-1 заасан тусгай зөвшөөрөл хамаарахгүй гэж бүр заасан. За энэ 15.2-1 нь ямар заалт байсан гэхээр нөгөө банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох заалт гэхгүй. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл одоо шаардна гэсэн амлалттай заалт. Гэтэл саяын заалтаар ингээд хоршоо хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулахдаа огт тусгай зөвшөөрөл шаардахгүй. Шалгахдахгүйгээр банк байгуулж болно гэсэн үгтэй адилхан байна шүү дээ. Тий. Хин дуртай нь ингээд энэ банк шиг үйл ажиллагаа явуулах боломжтой болчих. За ингээд бол энэ нэмэлт өөрчлөлтөөр хадгаламж зээлийн хоршоо ингээд тусгай зөвшөөрөл олохгүй болсноор ингээд улс орон дээр маш их хэмжээний хадгаламж зээлийн хоршоо бий болсон. За тэгээд энэ тусгай зөвшөөрөл шаардахгүй учраас төрийн хяналт гэж юм байхгүй. Тэгээд тэ түрүүнд дурдсан нэгэнт хяналт байхгүй учраас энэ хадгаламж зээлийн хоршоог яг ямар хүмүүс үүсгэн байгуулад байгаа юм. Ямар хүн энэ олон хүний мөнгийг төвлөрүүлчихэд удирдаад байна. Тэ тэр хүмүүст ямар тийм тавигдах шаардлага байна уугүй юу те. Чадамж байна уу? Бүр юу ч байхгүй. Ямар ч тийм байхгүй. За тэгээд дээрэс нь нягтлан бодох бүртгэлийн бичиг баримт хангалтгүй, санхүүгийн тайлан тооцоо нь буруу, алдаатай, худлаа ерөөсөө яг шаардлага байхгүй болчихж байгаа юм. Хяналт байхгүй. За тэгээд бас нэг асуудал нь болохоор энэ 2002 оны хуулиар хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой шалгуур үзүүлэлт эрсдлийн сангийн доод хэмжээг тогтоох журмыг Монгол банкнаас гаргаж хуулийн биелэлтэд үндэсний татварын ерөнхий газар хяналт тавьж хариуцлага тооцно гэдэг уул нь бол заасан байсан. Гэхдээ тэр Монгол банк татварын ерөнхий газар энэ хадгаламж зээлийн хоршооны энэ үйл ажиллагааг хянах бол боломж байсан тий яаж явах юм бэ? За тэгээд дээрэс нь ийм хэдийгээр хуулиар үүрэг олгоцсон байсан ч гэсэн энэ байгууллагууд бол хангалттай ажиллаа бол хийгээгүй. За яг Монгол банкнаас тухайн үедээ нэг шалгалтууд хэд хэдэн газруудад хийгээд алдаа зөрчил дутагдал илрүүлсэн боловч огт хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Арга хэмжээ бол авч ажиллаагүй гэж хэлж болох юм. За тэгээд өөрөөр хэлэх юм бол нөгөө хадгаламж зээлийн хоршоо бол ашигын төлөө бос нийгмийн чиг баримжаатай байх ёстой гэдэг үндсэн зарчим тэр чигээрээ зөрчигдөөд одоо хямралд орж дампууралд хүргэсэн гэж хэлж болох юм аа. За тэгээд үүнээс хойшоо бол 2011 онд энэ хадгаламж зээлийн хоршооны тухай хууль бол шинээр дагаж мөрдөгдөж эхэлсэн тий. За энэ талаар ер нь ямар бодолтой байгаа вэ? Шинэ батлагдсан хууль одоо яг түрүүн танид дурдсан яг үндсэн зарчмын дагуу одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа юу? Одоо ягаад тэгэхээр харьцангуй бас тий санхүүгийн зохицуулах хороогийн хяналтын байгууллагуудтай болсон.
энэ дээр иргэд анхаарах зүйл гих мэтчлэн мэдээлэл өгөөж. За энэ дэр яг нэг хуулийн заалтаар нь бол би сайн тодорхойлж авсан мэргэжлийн юм биш болохоор мэдэхгүй байна. Ер нь бол зарчмын хувьд түрүүний ярьж байгаа энэ нөгөө цоорхонуудаа нөхөж байгаа. Дээр нь санхүүгийн зохицуулах хороо буюу энэ мөнгөн гүйлгээ ямар нэгэн хүний хөрөнгөтэй холбоотой зүйлийг хянаж байгаа нь өөрөө айгу зөв. Яагаад гэвэл энэ өөрөө нөгөө саяны хяналтгүй явахыг чинь тусгай зөвшөөрөл гэдэг олгогдоод те. Энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд чинь за ийм бол гэд ядаж нэг критерийг хангах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Доор хаяж дөрүүд чинь үүрэгжүүлэлтүүдийг маш сайн оруулж ирж байгаа. Тэр утгаараа бол сайн. Гэхдээ юм хизээч нөгөө сайн болчихдохгүй л байгаа. Жишээлбэл энэ хадгалан зөлийн хоршооны араас чинь одоо юу гэдгийг тэр нөгөө виртуал хөрөнгө гэл ингээл гараал те. Тэгэнгүүт бас дахиад манайхан сайн шуурал нэг хэргийн төвчтөр ярих юм бол айгүй бол сая бас баах юм гарчиж байгаа. За тэгээ яж мөнгөний энэ гүйлгэн дотор нөгөө бооцоо тоглоом юм ингээл бисээ яваад байна те. Энэ болгон хөгжүүл цаашаа явах бах. Гэхдээ аль болох миний санаа зовж байгаа юм бол ингээд 8700 хүнээр нь хохироод эсвэл одоо сая 8 тэрбум 1.8 их 80 төгрөг сая гадагшаа гараад бооцонд явцсан байна гэдгийнх нь хойноос халаглахынхаа оронд энэ чинь өмнө нь дэлхийд байгаад байгаа кейс юм чинь аль болох блоклоо тавьчих. Тэр блок нь одоохондоо барьж лэг тэг хөгжүүлэхгүй байж болол хөгжлгүй байж болно. Гэхдээ тэрийгээ сулруулах маягаар явахгүй бол манайхан эсрэгээр яг нөгөө хойноос нь яваад л байгаа нь жоохон алдаатай санагдаж байгаа. Яг энэ өнөөдрийн кейс дээр бол тэгж штэ тийм ээ. Энэ хадгалам зээлийн хоршоо гэдэг юмыг ингээд за байх ёстой байна гэдэг бол тэг дэлхий дээр байгаа практик учраас байх ёстой байна гэж оруулж ирэхдээ хууль тогтоогч өөрөө маш том алдаатай бодлого гэх юм уу да хууль тогтоомж баталсны улмаас энэ ингээд маш тийм том сөрөг үр дагаврыг нийгэмд авчирсан харамсалтай бүр хүний амиар тоосон гих таашаа. Тэгээ ер нь бол ийм асар том сургамж болсон байгаа шүү дээ. За тэгээд бас түрүүнд дурдсан нэгэд ингээд хяналтгүй явсны улмаас энэ санхүүгийн баримт бичиг нь ингээд огт замбраагүй хяналтгүй явсан гэж ярьсан да тийм ээ. За тэгээд нийтдээ 67 хүн энэ хэрэгээс болж ял авсан гэж байгаа. За үүнээс гадна зүгээр хоёлаа жоохон цаг байгаа учраас ярьчихад хэрэг хян шийдвэрлэх ажиллагаа тухайн үедээ явагдахдаа бас их учир дутагдaltaй явагдсан болов гэж би бол боддог. Тий. Яа тэгэхээр нөгөө талаас энэ чинь айгу хомроглон гэх юм уу да энэ хадгалам зээлийн хоршоонд баг зүгээр ажилдаг байсан хүмүүсийг хүртэл ингэж бүгднийг барьж авч ингэж шалгасан. Бүгднийг залилангаар шалгачиж байгаа шүү дээ чинь. Хүн залилан гэдэг чинь өөр ямар гэмт хэрэг гэхээр хүнд итгэл төрүүлэх замаар эд хөрөнгийг нь авчиж байгаа. Энийг л одоо залилан гэж хэлээд байгаа. Тэнгүүд тухайн үед хадгалам зээлийн хоршоо ажиллуулсан бүхэл хүмүүсийг барьж аваад чи залилан хийж хүний мөнгийг авлаа гэдэг үндслээр бүгдийг барьж шалгасан. За тэгээд энэ чинь яг хууль зөрчөөд залилан хийх зорилготойгоор анханасаа тэр хүмүүсийг явсан уу гэвэл бас эргэлзээтэй шүү дээ. Тэр дундаас бас нэг үнэхээр мөнгө зүрхэж байгаа юм чигсэн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр дунд магадгүй одоо юу гэдгийг хуримтлуулж агаад энэ байшин энэ юмд хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөө буцаагаад өгье ч гэдэг юм уу. Үнэхээр яг тийм зорилготойгоор явж исэн хүмүүс бас байхыг үгүйс. Дор хаяж ганц байгаа байлгүй тий. Тэгээд дээрэс нь энэ өөрөө хууль нь өөрөө тэр боломжийг нь олгоод өгсөн байсан. Хэдийгээр буруу алдаатай боловч тийм ээ. Одоогийн өнцгөөс харвал. Тий, одоогийн өнцгөөс одоо тэгж хуулийг баталсан нь өөрөө алдаатай. Тэрнийг нь дагсан хүмүүс одоо ингэ буруудчих жоохгүй юу ер нь бол гэж хэлж болно. Тэгээд ийм нэг хоморголсон бас зөв буруу нь хамаагүй бүгднийг залилан хийсэн гэдэг өнцгөр явсан гэж би бас боддог. За энэ дээр нэг жишээ ярьж өгье л доо. Яг энэ үед би өөрөө дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн яг өмгөөлөгчийн туслахаар ажиллаж исэн. Тэгээд манай одоо энэ MBS Partners-ийн өмгөөлөгч цэцэн бэлэг яг энэ хэрэг дээр ажиллаж исэн. Тэгээд энэ хэрэг дээр хамт орж исэн байхгүй хадгалам зээлийн хоршоотой холбоотой хэрэг юм аа. За хадгалам зээлийн хоршооны хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар нэг Сараа гэж энэ худлаа нэрнүүд шүү. Нөгөө хүмүүс нь нэрийн жинхнээр нь дурдахгүйгээр хвчээ. Сараа гэж бол эмэгтэй байсан. За яг л нөгөө тогтсон жишгийн дагуу иргэдээс өндөр хүүтэй хадгаламж нэрээр бол мөнгө төвлөрүүлж авсан. За ингээ үйл ажиллагаа явуулж явах үедээ өөрөөр хэлбэл хадгалам зээлийн хоршооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг гүйцэтгэж байх үедээ өөр нэг компанид хөрөнгө оруулаад өөрөө хувьцаа эзэмшигч нь болоод орсон байдаг. Энэ бол нэг юм кабелийн телевизийн үйл ажиллагаа явуулдаг нэг юм компани байсан. За тэгээд 2007 оноос хойш нөгөө энэ хадгалам зээлийн хоршооных нь үйл ажиллагаанд доголдоод
хоршооны үйл ажиллагааг нь хууль хяналтын байгууллагаас хян шалгаад эхлэх үед тэгээ энэ сараагч нь өөрийг ингээд цагдан хориод аваа явчлаа шүү дээ тий. Эннийхэн дараа тэр телевизийн компанид сараагаас гадна 2 өөр хувьцаа эзэмшигч байсан. Нэг нь гүйцэтгэх захирлаар томилогдоод телевизээ ингээд үргэлжлүүлээд аваад ажиллаулдаг байхгүй юу. За тэгсэн чинь хууль хяналтын байгууллагаас нөгөө нэг шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг нь сараатай өгсөн тохиролцоод заллин хийсэн гэдэг үгслээр тийм хамжигч гэдэг нэр томьёогоор мань үнийг бариад хорцсон ийм хэрэг болсон. Яагаад тэгсэн гэхээр нөгөө сараач нь эм гэдэг хадгалам зээлийн хоршооноосоо мөнгө оруулсан байж болцсохгүй байна. Нөгөө кабелийн телевиз рүү мөнгө оруулсан байж болцсохгүй байна гэдэг юм гарч ирсэн. Юунаас үндэслээд гарч ирсэн гэж сараагийн тэмдэглэлийн дэвтэр дээр өөр тэн дээр ямар ч нэг тийм санхүүгийн тооцоо гүйлгээ тийм бичлэлт өндөр ерөөсөй байхгүй. Ерөөсөй нийтээр л ерөөсөй байдгүй хөтөлдөггүй байсан данс тооцоо гэж юм. Тэгээ одоогийн шиг тийм банкны гүйлгэ мүлгэ гэж ингэж юм гаргаж ирдгүүл байсан юм байна л да. За тэгээд ерөөсөй сараагийн одоо ажил дээрээс нь нэгжлэг хийгээд 2 юм тэмдэглэл олсон. Нэгд нь бол за нэг юм хэдчлээ 330 орчим сая төгрөгийг кабелийн телевиз рүү шилжүүлнэ гээд өөр нэг тэмдэглэл дээр болохоор бас яг үнийн дүн адилхан 330 сая төгрөгийг тийш нь шилжүүлнэ өөр хүнд шилжүүлнэ гээд ийм 2 утгатай тэмдэглэл олцсон байхгүй. Тэгэнгүүт одоо хууль хяналтынхан юу гэж үтсэн гэхээр эн чин тэгвэл телевиз рүү хийцсэн юм байна шүү дээ. Тэгээд өөрөө тэр телевизийн захирал нь давхар хийжсэн байхгүй сараач нь. За тэгэнгүүтээ ерөөсөө энэ телевизийн юугаар дамжуулаад бас ингээд мөнгө угаалт ч юм уу. Ингээд заллин явцсан байна гингүүтээ тухайн үеийн хуулиар чинь одоогийн шиг юм хуулийн этгээдийг хариуцагчаар юугаар татдаггүй байсан. Эрүүгийн хуульд бол сэжигтэн ялагдагчаар татаж оруулдаггүй байсан. Тэгэнгүүтээ нөгөө кабелийн телевизийн захирлыг нь хувь хүнээр нь гээ сараатай өгсөн тохиролцоод заллин хийсэн гэдэг үндслээр байрч хориод гээд ял тулгаж байгаа байхгүй. За тэгээ энэ хэрэг бүр ингээд явсаар ер нь бол нэлээд хүчээр явсан. Тэр хүний эсрэг ингээд ямар ч тэрнээс тэмдэглээс өөр юм байхгүй гэж бодоод үзтээ. Тэгээд 6 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. За тэр дүгнэлтүүд нь юу гэж үтсэн гэхээр энэ эм гэдэг хадгалам зээлийн хоршоонд байсан мөнгө ингээ хаашаа юунд зарцуулагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна, ойлгомжгүй байна. Баримтаар ингээ нотлох боломжгүй байна гэдэг дүгнэлтүүд байгаад байгаа. За тэгэнгүүт тийм дүгнэлтүүд бас яг 6 дүгнэлтийн 2 нь тийм агуулгатай байсан. Байсаар байтал анхан шатны шүүхээс нөгөө нэг 2 дахь тэгээ шинээр томилогдсон гүйцэтгэх захирал дээр нь 7 жилийн хориг хал өгчсэн. За тэгээд энэ дээр бол өмгөөлөгч нар мэдээж давд заалтсан ямар ч баримтгүйгээр хүнийг ингээд яг нэг талаас нь бодоход те аль нэг байгууллагыг ч юм уу ингээд яачих юм бол хохирогч нарын хохирлыг барагдуулахад гэдэг өнцгөөс ч харсан юм уу ямар ч тач ингээд өөр баримтгүйгээр тухайн хүнийг ял өгчсэн анхан шатн дээр за дав заалтах шатны шүүхээс бол тухайн хүнийг бол цагаатгажсэн. Энэ хүртэл хугацаанд дондог бол бараг жил хоригдсон байдаг. Тэгээд сараа бол 10 жилийн хоригл аваад явсан. Нэг юм харамсалтай гэх юм уу хэрэг байсан. Үүнээс аваад үзэх юм бол юу гэж хэлэх гээд байна уу гэхээр нэгэнд ингээд бүх юм замбраагүй тухайн үедээ явцсан байсан учраас бас босон болоогүй байдлаар хүмүүсийг ял тулгаж исэн нэг юм бас замбраагүй юм явсан болоо гэж би бас боддог. За тэгээд асуудал бас дараа нь юун дээр гарч ирсэн гэхээр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх асуудал. Хэрвээ санаж байгаа бол нөгөө 8300 хохирогч нар маань хохирлоо барагдуулах гэж маш их тэмцэл хийсэ. Талбай дээр намын байрны өмнө за тэгээд их хуралд өсөлт гаргаж за тэгээд бүр төрийн тэргүүнтэй хүртэл уулзсан барин гэдэл тийм ээ ингэж явсан. За ямар асуудлууд байгаад исэн гэхээр нөгөө 26 хадгалам зээлийн хоршооны хөрөнгүүдийг бол бүгдийг битүүмжилсэн байсан. Маш их хөрөнгө байгаа шүү дээ. Тэр чинь үйл хөдлөх хөрөнгүүд, машин, тэрэг, газар юу гэдгийг бүгднгийн битүүмжилсэн. За тэгээд тэднийг худалдан борлуулад хохирогч нарын хохирлыг барагдуулна гээд тийм ажиллагаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бол явагдчихсэн. Гэхдээ хохирогч нарын байр суурь за тэгээд дээрэс нь хадгалам зээлийн хоршооны хэрэг дээр ял авсан хүмүүсийн ч гэсэн байр суурь юу байсан бэ гэхээр за энэ бол тухайн үед хэвлэл
хэвлэл мэдээлэлээр явж исэн мэдээлэл шүү. Тэр тухайн хөрөнгүүдийг маш хямдхан үнээр гэж бодолтон борлуулсан. Бас нэг нуглаа дунд гаргасан. Хүмүүс дунд нь нуглаа гаргацсан. Ашиг хонжоо зарим хүмүүс олсон байж магадгүй гэж. За одоо жишээлбэл хотын төвийн 4 өрөө байрыг одоо 50-60 саяар ч үлээ. Тэгээд ер нь бол маш үнэтэй нэг амралтын газрыг жишээл бүхэлд нь 100 сая төгрөгөөр зарсан. Сая төгрөгийн машин гэдэг бүр хилцүүг гарсан байсан шүү дээ. Тий. Ерөөсөө эн чинь яах вэ гэхээр зах зээлийн үнэлгээгээр нь зарахгүй болохоор чинь нөгөө хүмүүсийн хохирол барагдахгүй шүү дээ. За тэгээд маш хямд үнээр одоо эд хөрөнгө магадгүй тэр ажиллагааг хэрэгжүүлсэн хүмүүсийн ойр дотныхан эргэн тойрныхан авсан гэдэг хардлага бол байна тийм ээ. Тэгэхээр энэ дээрээс бас хохирогч нар маш гомдолтой эсэргүүцэлтэй тухайн үед бол байсан. Тэгээд нэг ийм сургамжтай түүх хойлоо өнөөдрийн нэвтрүүлгээрээ ярьж хүргэлээ. Тий. Эндээс бас бодууштай цаашдаа сонсоод өнгөрөх хүслээтэйгээр 2050 он, 2060 онд, 2025 онд ингэж ижээ гэж нэг юм ярихгүй төлөө одооноос бас ингээд хүн болгон хэрсүү. Тэгээд төр засгийн хууль руугаа нэлээд биднээс нэгэнт хуулийн засаглалын дор амьдарч байгаа юм бол хуулийнхаа юмыг маш сайхан хөгжүүлж байгаасаа төгсөрнө гэж байхгүй л зэгтэй аль болох хөгжүүлээд байгаасаа гэж хүсье да. Тий. За тэгээд яг нэмээд нэг мэдээллийн чанартай гэх юм уу хүмүүстэй нэг юм анхаараарай гэж хэлэхэд бол тийм ээ хадгаламж зээлийн хоршоо бол зөвхөн гишүүддээ зээл өгдөгөө. За тэгээд зарим тохиолдолд байна хадгаламж зээлийн хоршооны гишүүн бус этгээдүүдэд зээл өгж байгаа, өгөх гэж байгаа гэдэг юм. Иймэрхүү асуудлууд байгаад байдаг. Энэ тэнд. За тэгээд дээрэс нь тийм зар сурталчилгаа жишээлбэл те энэ тэнд явж байгаа юм бол энэ бол бүхэлдээ хууль бос ажиллагаа шүү гэж бол анхааруулмаар байгаа юм. Энэ бол одоо энэ хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар хориглогдсон юм. Нэгдүгээр зар сурталчилгаа тэгж бол явуулах хориотой. Хоёрдугаарт нь зөвхөн гишүүддээ л зээл олгох ийм үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг бас анхаараарай. Бас мөнгө байршуулахтаа ч гэсэн тийм ээ ямар хүмүүстэй хамтарч ажиллаж гин вэ? Тухайн хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд нь баг нь ямар хүмүүс вэ? За тэгээ өөрийнхөө мөнгөнд хариуцлагатай байж тухайн бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцож үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг, шаардлага тавьдаг, тийм санхүүгийн тайлан тооцоог нь бас аваад үзчихдэг байгаарэ гэж анхааруул. Хуралд одоо энд нэг айгүй том юм зүрхний ярьлаа. Хуралд нөгөө санал өгөх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ? Санал өгөхийн тулд юунд мөнгө зарцуулах гэж байгааг нь тайлангийн төлөвлөгөөг нь авч үзсэн байх хэрэгтэй. Тийм юмд үзэж чадж байгаа юу? Та тийм эрх мэдлийг хэрэгжүүлж чадж байгаа юу гэд чадахгүй байгаа бол таны мөнгө өөр тийш явж байхад бол та битээ харамсаарай. Хоёр дахь хатуу үг нь бол юу гэвэл үндсэн зорилго нь нийгмийн нийтийн сайн сайхны төлөө гэж байгаа байхгүй. Нийтийн сайн сайхны төлөө мөнгө өгчөөд ягаад тэрийг өсөж ирнэ гэж хүлээж байгаа вэ? Йоо тийм яг үнэ. Ягаад тэндээс ашиг олох зорилгоор тийм өсөхгүй байх шүү тэр чинь гэж хэлмээр байна тийм. Тэгсэн бол зүр банкндаа хадгалчихаа тий. Тий банкндаа ч юм уу яг санхүүгийн зохицуулахороо эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтэй этгээдээ тийм газар ядаж хадгалаарай. Хадгалаарай үйл ажиллагааг нь сайн шалгаарай. Сүрлэн байшинд бүү юм хадгал тий. Сефэнд хадгалаа л гэсэн үг. За энэ удаагийн дугаарыг хамтран хүргэсэн Бат Эрдэнэтэй баярлалаа. За энэ удаагийн дугаар танд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV 83.3 107 FM-ийн хос долгионоор Од Мөндөр радиогоор танд хүрлээ. За нэвтрүүлгийг хариултаа хадгалын урайтай худалдаа хөгжлийн банк болон Zaya Shop өмгөөллийн MBS хуулийн фирмүүд хамтран танд хүргэлээ. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.